сайн сайхныг хүсье. За дайнгийн уралдаа хүрч ирсэн нийт Монголын үндэсний олимпийн зүүдийн гишүүд болон одоо холбооны гишүүдтэй баярлалаа хэлье. За Монголын үндэсний олимпийн орооны гишүүдийн уралдаар хэлцэх асуудлын төлөвлөгөө хурлын дэгийг одоо хэлцүүлье. За Монголын үндэсний олимпийн орооны гишүүдийн уралдаар хэлцэх асуудлын төлөвлөгөө хурлын дэгийг одоо хэлцэж батлуулъя. За үүнд бол Монголын үндэсний олимпийн орооны 2018 оны үйл ажиллагааны тайлбар хэлцэх тухай. За үүнийг Батрууган ерөнхий нарийн бичиг Батрууган 15 минутаар Монголын үндэсний олимпийн орооны олимпийн танхимын үйл ажиллагааны талаар 33 дугаар сургуулийн менежер Бэдүүл 5 минутаар за Монголын үндэсний олимпийн орооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө төсвийг батлах тухай ундрал 10 минут, Монголын үндэсний олимпийн орооны хянан шалгах зөвлөлийн мэдээлэл Б Батшиг 10 минут. За спортын холбоо болон зарим хүмүүсийг Монголын үндэсний олимпийн орооны гишүүнээр хэлцүүлэх тухай. За Дэд Маиш 25 минут, холбоо төсвөрт 5 минутаар. За шүүх хяналтын байгууллагад үүсэж байгаа өнөөгийн нөхцөл байдлын тухай өмгөөлөгч Дэд Аваатсан 10 минут. За хэлцэж буй асуудалтай холбогдуулан санал шүүмжил гишүүн тус бүр 1 удаа 3 минутаар. За хурлаас гарах тогтоомын төсөл хэлцэж батлах 5 минутаар. За гишүүдийн урал 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт эхэлж мөн өдрийн 14 цагт дуусна гэсэн ийм одоо төлөвлөгөөг танилцуулж байна. Ингээд та бүхэнд өөр саналтай ийм хүмүүс юм байна. Сандаа суугаад энэ төслөө батлахыг хүсэж байна. Өөр саналтай юм байна. За студент орны ээж том үзүүлсэн төлөвлөгч та бүдийн мэдээ. За 2019 оны ээж турлын одоо сармаа 3 хоногийн өмнө пэйж хуудсууд, мөн Facebook сувгууд мэдээлэл бичсэн. За эхний хэлцэх асуудлуудын сайн таны хэлж байгаа дараагийн хамгийн сүүл үндсэн дүрмийн өөрчлөлт түүний одоо шинжлэх ухааны одоо сан байсан. Харамсалтай нь өчтөр хамгийн сүүлийн одоо арга хүнсэн хэлцэх асуудлыг жигсаалт тассан байна. Тэгэхээр би Монголын үндэсний олимпийн ороо олон улсын олимпийн орооноос ирсэн бичгийн одоо Батшиг дарга Батыгнарт ирсэн олимпийн төрлийн дөрвийн холбоо, биатлоны холбоо, жүдо холбоо, хэмжээний дэсний холбоо, гандболын холбооны одоо оруулсан санал дүрмийн талаар олон улсын олимпийн орооноос өгсөн чиглэл түүнийг хэлцэх асуудлыг бас санал оруулж өгөөч гэсэн ийм санал байна. Энэ саналын талаар бас нэвтрүүлэг мэдээллийг төлөөлж өгсөн. Өчгөө хөрхийг хичээж байна. Тэгээд та бүхэн бас энэ оруулж байгаа саналыг дэмжиж дүрмийн өөр шинжилгээ холбоотой найруулга саналаа байна. Тэгэхээр 2018 оны 12 сарын одоо сүүлдээр дээрх дөрөв олимпик төдий холбоо маань улсын олимпийн ороонд санал хүргэсэн. Ур саналаар бол Монгол улсын олимпийн орооны 2016 оны өргөний 14-ийн 3-р зүйлийн эхний хэсгийг одоо Монгол улсын олимпийн орооны үтс бүрэлдэхүүн урлагийн үлсэн одоо ирэх түүний
4 жил гишүүдийг бахимдсан энэ заалтуудыг олон улсын олимпийн орооноос олон улсын олимпийн орооны үндэсний олимпийн орооноос гаргасан байгууллагын эзэн Жереми Повигийн одоо санал мөн тэрний одоо өгсөн мөр чиглэлийг бас хэлцэх зүйлээ. Тэгээд өнөө зүүн заалтыг бид хэлцэхгүйгээс энэ өнөөдрийн үндэсний дүрм бидний хэлцэж байгаа энэ хурд маань 40 төгөлдөр биш болох ийм одоо үндэс. Ийм одоо ахын үндэстэй юм аа. Тийм учраас энэ одоо 2014 оны үндэсний дүрмийн 14-ний заалт үнэтэй холбоотой бусад олон улсын олимпийн орооны хаалтын дагуу 28-ний 1-2 3 зүйлтэй холбоотой асуудлуудыг хэлсэн. Та бүхэн хэлцэж олон улсын олимпийн орооны хаалтын дагуу хурдаа цаашдаа явуулах юм боломжтой гэж хэлж байна. Ширээдээс толгойн үед хэлж байгаа юм байна. За одоо өөр сонирхолтой юм байна. За өөр сонирхолтой би тайлбар өгье. За өнөөдөр манай 5 дугаар зүйл дээр байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал Монголын үндэсний олимпийн орооны одоо шүүх цагдаагийн өнөөгийн байдал гэдэг сэдв орсон байгаа. Ямар учиртай гэхээр бид бүхэн өнөөдөр бол олимпийн орооны дүрмийн дагуу удирдлагаа багтааж тайлбар хэлцэх ёстой. Энэ бол одоо байгууллагын хийх ёстой дотоод асуудал гэж ингэж бид нар үзэж байгаа. За өнөөдөр шүүх цагдаагийн байгууллага дээр гомдол тасагдаагүй байгаа учраас бид дүрмийг одоо авч хэлцэх тийм хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Тийм учраас одоо байгууллага өөрийнхөө одоо дүрм журмын дагуу тайлбарынхаа хурлыг хийх ийм одоо зорилго агуулж байгаатай бас дуулгая. За тэгээд өмнө одоо хийгдэж байгаа хурл маань хангуулт дүргийн цагдаагийн өөрчлөлт гомдол гарсан учраас хойшлоо. Тэр хурлаар бид бүхэн бол дараагийн ээлж тус хурлыг бол зарлах ёстой байсан. Тийм учраас энэ шүүх цагдаагийн байгууллагын асуудал шийдэгдсэний дараа албан ёсоор ээлж тус чуулганаа зарлаж түүн дээр энэ асуудлуудыг ярилцах байхаа гэж би бодож байна. Тийм учраас өнөөдөр бид бүхэн 18 оныхоо тайланг хэлцэж 19 оныхоо төсвийг батлах гол одоо хурлын маань үйлчлэлийн чиглэл энэ байгааг тавхан бас дуулгая. За ингээд би танилцуулсан дараа төлөвлөгөө тэгээ тавхнаас одоо батлахыг хүсэж ингэж одоо би хүсчээр ингээд энэ тэгийг батлах нь дараа хэлцэхгүй энэ одоо бид нар хууль эрх зүйн тийм орчин үүсээгүй тэр дээрмгүй одоо шүүх цагдаад өгсөн байгаа шүү дээ. Олимпийн орооны ерөнхийлөг загт сүрэн одоо энэ Монголчир Албан сан хурааж болохгүй гişүүд болж байна. Вот юугаар санаараа би бол Түмээс энэ юм байна. Бид нар зөвлөмж өгсөн. Олон улсын олимпийн орооноос хаалттай баримтлаач гэж зөвлөмж өгсөн. Энэ зөвлөмжийн дараа Батшилаар Батбаянаар тайлбар өгсөн байхгүй юу? Энэ хүмүүс тайлбар өгсөн. Хоёрдугаар гэх юм бол бид өнөөдрийн хувьд хуралчин өөрөө хүчин төгөлдөр болох үндэслэл хаалтын дагуу бүрдчихэд байгаа гэдгийг яасан. Тийм учраас би та бүхэн удаадараа нэг хэсэг бүлэг одоо нэлээд олон хүмүүс 20 гаруй байгууллага олимпийн орооны уудад дөрмийн хэлцүүлэгтэй холбоотой зөвлөмж тэрнтэй холбоотой хэлцүүлэг хийгээд удаадараа санал тавьсан. Олимпийн орооны одоо тодорхойлж байгаа хүмүүс маань энэ хуралд ирж байгаагүй бид өөрсдөө хамтаа ажиллаад олимпийн орооноос хаалтын дагуу явуулах боломж бүрдүүлж ажиллаж гэж удаадараа хамт үзсэн. Гэхдээ та бүхэн бас дөрмийн хэлцүүлэг хийх ажлын байгууллагад хэлсэн гэж одоо энэ явсан болж хаалтын хэлцүүлгээр бид хэлцэхгүй байгаа. Энэ хэлцэхгүй байгаасаа болоод олон улсын олимпийн ороонд бид одоо солидаритет холбоотой боломж дэмжлэг хамтын ажиллагаа. За цагаа өргөё. Өнөөдрийн хооронд бид нар ийм одоо оролт төлөвлөсөн байгаа. Санд авсдаг шүү дээ. Бид санд оролцсон. Тэр хууль эрх зүйн өнөөдөр одоо дөрвөн хэлцэх юм үндэслэл байхгүй гэж хөлсөлтөд оруулаад одоо шийдвэрлэсэн. Тийм учраас одоо энэ байгууллага та бүхэн хүчин төгөлдөр бууц гэж үзэж байгаа бол одоо тэр шүүх цагдаагийн байгууллагаар шийдвэрлэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнөөдрийн хүртэл одоо бид үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм учраас бид олимпийн одоо өмнөх жил бид хийсэн ажлаа тайлбарлах ёстой.
Бид өнөөдөр янз бүрийн шийдвэр гаргахгүй яг л хөлөөлөлт хүмүүстэй байна. Тэр учраас тайландаас олсон төсвөө баглын гэсэн ийм одоо хурлын нэгийг одоо би бас төлөвлөгөөтэй танилцуулж байгаамаа. За энэ дээр санал авахыг хүсэж байна. За ингээд энэ хурлын төлөвлөгөөнийг одоо багтыг хүмүүс гаргаж одоо багтах хүсэж байна. За үүгээрээ би бас хараарай те одоо саяын хэлцгүй гэдэг асуудлыг баг энэ гаргаж шийдэж байгаа гэж би ойлгож байгаа шүү. За баярлалаа.